намайг шагдарч буй өрхөн гэдэг. Цас бодрох шиг гэгэн оёмтай. Монголын зохиолчдын хэвлэлийн гишүүн, за Сиротын одоо шагналт яруу найрагч урхан гэхээр ер нь одоо утга зохиолын хон болон урлагийнхан за ер нь манай үзэг сонсогчд бол бүгд мэддэг таньдаг болжээ. Яруу найрагч урханыгаа би бол 2013 оноос хойш одоо битээр хамтарч уран бүтээл хийж одоо тийм ажлын найз нөхдийн ах дүүгийн нөхөрлөлөөр одоо хамтарч ирсэнтэй. Маш бүтээлч яруу найрагчтай. Залуу хүн гэхэд өөрийнхөө зорьсон хэргийн төлөө тууштай явдаг. За уран бүтээлчийн хувьд бол би орхиныхаа маш шаргуу гэж боддог. Жил болгон л ном харгадаг, жил болгон л уран бүтээлийнх нь уран бүтээлчдээс дуулсан уран бүтээлийнх нь дараачийн шин цомгонд гарахад бэлэн болчихсон байдаг. Олон уран бүтээлчдтэй хамтарч ажилладаг. Тийм болохоор өнөөдөр хүртэл хөдөлмөрлсөн, бүтээсэн, уралсан, бодсон, сэтгэсэн мөн өөрийгөө одоо шаналгаж, өөрийгөө чимээлж, ертөнцийг анирдж байж бичсэн, бүтээсэн бүх нь бол наснаас ахадсан буюу цаг хугацаанаас төрүүлж төрсөн, эсвэл цаг хугацаанд төрсөн боловч өөрөөсөө төрүүлж яваа гэх юм. Ийм найрагч гэж би ойлгодог юм аа. Шагдарч аваа өрхөн гэдэг энэ охинтой бас танилцсан нэлээдгүй олон жил болсон байна. Бас л гоё уран бүтээлийн, уран зохиолын галтгоонд энэ ертөнцид хамт явж байгаа танилцсан. Тэгээд манай Монголын залуу зохиолчдын нэгдэл гэж байдаг. Энэ залуу зохиолчдын нэгдэлд маань бас бид нэр их хэвтөвтэй оролцож хамтран одоо шүлэг яруу найргаа уншилцаж явдаг байсан. Түүнээс бас саяхан Монголын зохиолчдын хэвлэл гэдэг одоо манай мэрэгжлийн дээд байгууллага зохиолчдын хэвлэл бол маш том босго өндөртэй хариуцлага шаардлага тавьдаг. Үнэхээр одоо бид бүхний бол их номын цагаан гэгийн өргөө болсон. Энэ өргөөнд бас нэгдэн орж ирсэн байгаа. Цагуурын гудамжинд цас хонгор болон тогтдог. Цонхонд буусан цан ой модод шиг үзэгддэг. Өвлийн жаварт хайрагдсан хацрын минь туяа улаан байдаг. Өдөржин тоглосон багчууд ээжийн сургаар тарцгаадаг. Цагуурын гудамжинд анхны яргуй төрүүлж цохуудаг. Цаашлан холдох өдрүүд хаврын нарны элчинд сүлэгддэг. Хатингар улайсныхын өчөрт шинэхэн нахиад илгэрч байдаг. Харанхуйг зуучин боргох нохтынхын дууч танил байдаг. Цагуурын гудамжинд наадамчдын шууган хамгийн тод байдаг. Цахилдахт ногоон зөргөөр амраг хосууд алхан байдаг. Үнэн хайрын сэтгэлээр яруу үгсийг хэлэлцээд үүрийн гэгэнээс өртөж гэргэртэн дэд харцгаадаг. Цагуурын гудамжинд сүүлчийн бороо зүсрэн байдаг. Цагаан херуу туучин бодолд дарагдан удмаар болдог. Шалав нурсан гутлаа халуун пишэнд хайрхад шалбааг борооны үнэр хамар цэргэн байдаг. Цагуурын минь гудамжинд олон дурдитгал минь байдаг. Цаг хугацаа энд хүрээд хэсэгхэн зогсох шиг содон санагддаг. Харангаа аймгийн Эрдэнэ мандал суманд төрж өссөн. Одоо яг энэ Үлзийт дэмжид миний хүүхэд нас өнгөрсөн. За Үлзийт дэмжийн Цагуурын гудамжинд бага нас маань өнгөрч Эрдэнэ мандал сумын бүрэн дунд сургуулийг төгссөн. Хүүхэд насны маань бас нэгэн цаг үе энд өнгөрсөн. Тэгээд ээжийн маань нагад цэмээтэйгээ Цуврайн голд хүүхэд насныхаа зуны амралтыг өнгөрүүлдэг байлаа. Тэгээд одоо нарийн зураагаас Цуврайн голын дэмж рүү цусланд буудаг. Тэгээд цусланд буухдаа би хүүхэд байсан 7-8 настай бага байхад маань үхэр тэрэгэн дээр бидрийг ингээд хөм дэвсээд суулгаад явуулдаг.
Тэгээ яг энэ чулуутай энд ирэнгүүт нөгөө хүр тэрэгний дөргилтнаас болоод сайн барьж явж чадахгүй нөгөө хүр тэрэгний аралны завсраар гоожоод унцдаг. Манайхан нөгөө тийм сарлаг хайнагтаа л да. Ягаад чи гол мол руу явхаараа тэгэл тугал баруундаа явхаараа амар том тийм хөөхөө өөрснийхөө даах хэмжээний одоо ийм атгсан гар шиг хэмжээний цагаан чулуунуудыг цуглуулад сарлаг болгоол тэгэл бух болгоод хайнаг болгоод тугал нь болгоол ингээл чулуун тоглоомоор тоглож ирсэн. Тэгээ тэр чулуун тоглоом нь том болцсон хойно нөгөө тоглохоо болцсон ингээд очиод зарим нь ингээд жижигүүд нь ингээд газарт ингээд дарагдаж эхэлсэн байсан. Тэгээд би энд одоо нэг юм сайхан жилийн дөрөв улирал гардаг булаг байдаг. Анх энэ цуслангийнхаа бууцыг сонгож авахдаа аав маань энэ булагийг цуслангийнхаа бууцыг сонгосон байхгүй. Ус нь тийм айгүй гоё тунгалаг. Тэгээд цагаан булаг гэж нэрлэхээр болоод цагаан аваа босгохоор ах дүүтэйгээ ярьсан. Тэгээ би хамгийн түрүүнд ахтайгаа яриад тэр хүүхдүүдийнхээ тоглож исэн гол дээр тоглож исэн тэр цагаан чулуунуудыг авчирч энэ цагаан булагтаа хамгийн эхэлж өргөсөн. Өргөл болгож өргөсөн. Тэгээд миний хүүхдүүдийн тоглож исэн одоо тийм өхөр мал болгож тоглож исэн тийм чулуун одоо энэ цагаан булгын цагаан аваа болчиход байгаа. Оргилуун залуу нас хэмээх энэхүү уран бүтээл дээр хамтарч танилцж байлаа. Энэхүү дууны аяыг хөгжмийн зохиолч, харан хамтлагийн гитарчин, дуучин Чулуунбатах ах маань урхнаас энэ шүлгийг аваад тэгээ дээр нь юм гайхамшигтай аяыг бичээд одоо наагаар дуулуулъя гэдэг санааг бас надад анх санал тавьж ирсэн. Тэгээ би сонсоод бол надад маш их таалагдсан. Энэ дууны үг нь ер нь аливаа зүйл, аливаа уран бүтээлийн эхлэл гэдэг бол хамгийн гайхамшигтай агуулга, утга санаанаас үүдэлтэй байж байгаа. Тэгээд энэ Оргилуун залуу нас гэдэг энэ бүтээлийг сонсоход бол яг л надад зориулсан юм шиг санагдсан. Тэгээд Чук ах маань хэлдэг л дээ. Ер нь бол хүний оргилуун залуу нас гэж ямар нас юм бэ? Яг юм хийж бүтээж яваа. Яг юм хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй шатсан, оргилсон тэр үдэн насыг бол хилдэг байх гэж хэлж ирсэн. Тэгээд ер нь бол нас бол тоо, тэрийг тоолох шаардлагагүй гэж боддог. Хэн болгоны яг хийж бүтээж байгаа тэр үйл тэр хүний оргилуун залуу нас гэж би бол боддгийн. Тэгээд энэ учрах хэвээр хүмүүс учрах хэвээр гэдэг шиг яг энэ гайхалтай хүмүүсээр дамжуулаад бас өөрхөнтэйгээ ингээд танилцаад ийм гоё уран бүтээл гараад. Энэ бол миний хамгийн хайртай уран бүтээлүүдийн нэг. Энэ дууны үгийг сонсоод эхнээс нь ингээд дуулахад энэхүү дуунд яг өөрийнхөө тэр бүхий л гоё зүрх сэтгэлээс ямар ч асуудалгүйгээр гарч идэг тийм давуу талыг бол яруу найрагч хүн олгож идэг. Тэгэд мэдээж бол хүний орчлонд хүн болж төрнө гэдэг бол хамгийн гайхамшигтай хувь зай гэж би үргэлж хэлдэг, үргэлж бодож явдаг. А дээр нь яруу найрагч, дээр нь дурлагын хүн байна гэдэг бол одоо хамгийн том бурхнаас өгсөн том өгөгдөл юм. Тэгээ өөрхөн чамд ирээдүйн одоо он жилүүд чинь хамгийн том амжилтыг хүсье. Чамд үргэлж баярлж явдаг шүү. Тэ энэ залуу насаар минь хөх тэнгэрт наран өдөржин гялалзаад залуу насаар минь он жилүүд ойно гэж маш гайхалтай үг гэдэг. Хоймрын салхи мөрөн дээр минь дэрвсэн гэдэл. Тэ энэ утга, энэ уянга, энэ санаанууд бол гайхамшиг юм шүү. Чамд маш их баярлалаа. Ноны оняар дэлнэс минь үнэрцээ. Толодын салхи сэвлгэнд минь нэрхэлнэ. Нэмэн эрх дураараа шувууднисээ томоогүй нас минь он жилүүдтэй урснаа
хайрын дуулал сэтгэлд минь нэг шилсээ Харц ялдам хонгорхон чимишэнэ Хаан тэнгэрт үлсэн амгалан нүгээд Хүүхэд нас минь он жилүүдтэй урснаа Цас бодрох шиг гэгэн уянгатай Цайлган хонгор залуу нас минь Гимшлийн сүдээр зүрхэн минь онаагүй Гинэн эдхэмтхий орглоо нас мэн Гинэн эдхэмтхий орглоо нас мэн Мөрөн дээр дэрвсээ Золбоо хаз минь түн хоттой гэрэлтнэ Тэнгэрт наран өдөржин гялалзаа Залуу насаар минь он жилүүд ойноо Цас бодрох шиг гэгэн уянгатай Цайлган хонгор залуу нас мэн Гимшлийн сүдээр зүрхэн минь онаагүй Гинэн эдхэмтхий орглоо нас мэн Цас бодрох шиг гэгэн уянгатай Цайлган хонгор залуу нас мэн Гимшлийн сүдээр зүрхэн минь онаагүй Гинэн эдхэмтхий орглоо нас мэн Гэрэл залуухан нас мэн Гинэн эдхэмтхий орглоо нас мэн Арангаачууд хамгийн анх Болор цомын эзэнтэй болоод яруу найрагч Жамингийн мөнх бат Болор цомын эзэн болсон жил яагаад ч мэдгүй бид хэд нэлээд балчир байсан хэрнээ маш гоё санагдчихсэн. Ямар мундаг юм бэ ингээд дандаа нутаг усныхаа тухай шүлэг уншсаар агаад Болор цомын эзэн болчлаа. Ямар гоё юм бэ гэл тэрнээс хойш ерөнхийдөө уран зохиолын номонд дуртай болсон. Уран зохиолын хичээлд дуртай болсон. Тэгээ уран зохиолын хичээлд дуртай болсон маань намайг сургуульд дуртай болгож сургуульдаа явах сонирхолтой болгож. Тэрнээс өмнө ч олонгот дайсны зэрэг гэдэг шиг яаж ийж энд нэг ингэж өөлөгдөж байгаад сургуулаас гарах вэ гэж бодод дэгсэн шүү дээ. Нутгийн Улаанбаатар хотын нутгийн зөвлөл аюус хөтөлбөр гэдэг хөтөлбөрийг 2007 оноос эхэлж хэрэгжүүлсэн. 9 дугаар ангид байхад нь тэр уралдаан тэмцээн болоод Яруу найргийн наадамд миний охин орж төрүүлж исэн. Тэр Яруу найргийн наадмыг нь одоо Чамин чулуун гавьяат ирж шүүж исэн. Тэгээд Чамин чулуун багш миний охиныг төрүүлэхэд нь маш сайн 300 түүхт уралдлаа. Тэгээд тэрнээс төрүүллээ. Яруу найрагч болох юм байна. Хөгжүүлэх хэрэгтэй шүү гэж хэлээд явж исэн.
Яруу найраг өөрөө амьдралын маань утга учир болцсон. Дуу өөрөө сэтгэл зүрхний маань хамгийн том ухаарал, тайтгарал болсон учраас уран бүтээлээсээ нэг удаач гэсэн хүн дээр их холдох тийм сэтгэл зүй надад байдаггүй. Яруу найрагч болох тэр одоо үндэс суурь нь бол бас миний аав ерөөлж магтаалж тэгээд морины цол дууддаг тийм хүн байсан. Тэгээд шүлэг магтаал туйлуудыг чийжилдэг, ач зээ нэртэй түүнийг чийжлүүлдэг, уншуул сургадаг тийм хүн байсан. Тэр байдал аавын минь тэр байдал бас охины минь одоо яруу найрагт хөтлсөн бахаа гэж би бас өнөөдөр бодож явдаг. Април 24 цомгийг 2016 оны 4-р сард хэвлүүлсэн уншигч, сонсогч, үзэгч түмэндээ хүргэсэн байгаа. Тэгээд одоо хүмүүсийн маань цахим хэрэглээ ихсээд, цаасан хэрэглээ, цаасан ном унших нь багассан. Бид өөрөөр хэлэх юм бол нөгөө хүртхэн мэдрэмжүүдээсээ арай өөр сонсох, үзэх мэдрэмжээ илүүд үздэг болцсон, хүртхэн мэдрэмжээ бага ашигладаг болцсон. Тэгээд яг үүнтэй холбогдуулан яруу найргийн хүмүүс яг цаасан ном уншихаас илүүтэйгээр сонсдог, үздэг ийм технологи руу шилжсэн учраас аль болох хүмүүст зориулж энэ сонсдог номын тоог нэмэгдүүлээ. Нэг ч гэсэн шүлэг уран бүтээлээ хүмүүст хүргэе гэсэн зорилгоор энэ цомгийг хэвлүүлсэн байгаа. Хүн бол өөрийнхөө амьдралыг дуутай, найрагтай, ихшигтэй, гэрэл гэгээтэй байлгахын тулд өөрөө л мэрэгдэг. Харин тэр өөрөө гэрэлтэж асах хүч чадал нь өөрийнх нь бол хангалттай байдаг. Өөрөө гэрэлтэж асахаасаа гадна өөрийг нь тойрч байгаа, хүрээлж байгаа хүмүүсээ ч гэсэн дотор сэтгэлээс нь гэрэлтүүлж чаддаг. Тийм учраас өөрийнх нь гэрэлт яруу найрагч гэж би хэлж чадна. Уруулаасаа уруулын чинь нормыг баллах гэж таарсан бүх ургуулыг үзлээ. Хайртай гэж татлахаж бичсэн шиг үл уншигдахыг олдохгүйг салхи мэд тийм цэнгэг амтыг хинээс ч мэдрэхгүй үнэнг. Салж чадахгүй сэтгэлд үзэгдэх чиний дүрэл бүдгэрхэхгүйг санаа алдах хүртэл утгаан алдчихдаг гэдгийг өөртөө хэний уруулаар хэлүүлэх вэ? Хэний харцнаас уншуулах вэ? Чиний хэл биш үл хамаагүй таарсан бүх нүдийг ширтлээ. Тэнгэр мэт тийм амирлангүй харц ганцхан миний хэл юм байна. Өөрийгөө би чамаас олсоор байж хайр ийм л хатав. Эмэгтэй хүнийг амьдралд илүү их төвчээр хатуужилтай байдаг гэдэгт бол би үргэлж итгэдэг. Ер нь бол багаасаа их тийм хэрсүү биеэ даасан тийм чадвартай, өөрийн гэсэн үндсэн зорилготой тийм хүүхэд болж төлөвшөж хүмүүжсэн байдал нь бол бас арга гэрийнхэн байдлаас болсон лөө гэж боддог. Яагаад тэгэхээр бага насндаа аавсаа өмчөн үлдсэн учраас миний хамгийн дотны ойрхон одоо байдаг туслагч, зөвлөгч маань байсан учраас тийм хэрсүүжж өссөн гэж би охиныгоо боддөг юм аа. Амьдралд маань ингээд хэцүү зүйл тохиолдох болгонд ээжигээ бодож үргэлж хүч авдаг. Тэгээд амьдралынхаа ямар нэг шийдвэр гаргах цаг үе ирэх бүртээ ээжээсээ үргэлж надад ийм байна, тэгвэл яах вэ, ингэвэл яах вэ гэж үргэлж асууж зөвлөдөг. Тэгээд миний хувьд одоо хамгийн их хүн маань миний ээж 7 настай байхад миний аав хорвоогийн мөнх хэсэг үзүүлсэн. Тэгээд 2000 онд 99 он 2000 онд хурд хамтлагийн аавда би хайртай гэж дуу хит олоод л тухайн үед олон ч телевизийн сувг байсангүй үндэсний олон нийтийн радио телевизээр хурд хамтлагийн аавда би хайртай гэдэг дууны клип маш их гардаг байсан. Тэгээд өөрөө их гоё клиптэй дуу. Цэргээс хүүн ингээ халагдаж ирээд аав ээжигээ зориод ирж байгаа юм клиптэй дуу. Тэгээд хүүхэд байхад аав маань хурд хамтлагийн аавда би хайртай гэдэг дууг
гарах болгоно ингээд айгүй гоё шимтэн үздэг, үнэн сэтгэлээсээ ингээд сонсдог, зүрх сэтгэлээрээ тэр дууг мэдэрдэг байсан. Тэгээд аавда би хайртай дууны клип гарах болгоно ингээд эцгийн минь харцнаас амьдралд тэмүүлэх, амьдралд хорогдох юм хүсэл юм болов да гэмээр нэг тийм гониг үргэлж ингэж харагддаг байсныг би хэдий баг болчор байсан ч гэсэн үргэлж ажигладаг байсан. Тэгээд одоо болтол аавда би хайртай дууг ингээд сонсох бүрт эцгийн маань харцнаас харагддаг байсан. Тэр гониг ингээд надад мэдрэгдэх шиг санагддаг. Тэгээд хурд хамтлагийн ямар ч тоглолтыг үзсэн, аавда би хайртай дууг хизээч сонссон. Яг тэр аавынхаа дүр төрхийг хараад амьдрал гэдэг ямар баян тансаг, амьд явна гэдэг хичнээн сайхан болохыг үргэлж ингээд ухаардаг. Одоо болтол яруу найрагч хайдвын чилааж байхдаа таарах болгондоо аавынхаа тухай заавал ямар нэг бодолд автдаг. Үнэхээр гайхалтай тэр уран бүтээл ингээд миний амьдралд ямар том орон зай, ямар том дурсамж дурдтгалыг үлдээж чадсан бэ гэдгийг үргэлж ингээд мэдэрдэг. Аавтайгаа өнгөрүүлсэн цаг хугацаа маань маш богино. Түүний дүр төрх, дурдтгал нь хитрхи бага боловч яг энэ дууг сонсох бүрт ингээд надад эцгийнхаа тухай дурсах, тэр дурдтгалыг эргэн санах юм боломжийг олгодог. Тэгээд одоо болтол миний хамгийн сонсох дуртай дуу яг энэ дуу ингээд үргэлж зүрх сэтгэлд маань ихшгэлдэг. Аавынхаа тухай бодох бүрт, аавынхаа нутагт ирэх бүрт энэ дуу ингээд тархинд маань, зүрхэнд маань, чихэнд минь ингээд сонсогдох шиг болдог. Зөөлөн шимрэхэд аавындач тустай насыг нь зорж буцаар байгаа шуудад хайртай бороотловч орчлон дөлтөн бич надад хайртай өдрөөс өдөрт холсоор байгаа аавда би хайртай. Аава та нарны тухай ярихдаа цацраг болгоно нь өөр гэрэлтэй байдаг тухай. Цаг нь болоход өтлөх шиг бөхдөг тухай. Зовж жаргахын алинд ч урушгүй гэрэлтэн гийгүүлдэг тухай. Зориг итгэлийг минь нарнаас ихтэй тухай. Яагаад хэлээгүй юм бэ? Энэ шүлгэнд аавын яриа гэдэг энэ шүлэг миний цомог энэ шүлгээр эхэлдэг. Тэгээд яагаад энэ шүлгийг бичих болсон бэ гэхлээр хэдий ингээд би 7-8 настай баг болчир байхад маань аав маань өвд болсон ч гэсэн амьдралын энэ бүх сургаалыг, үгийг ингээд ээжт маань захиад үлдээсэн байсан байлээ. Тэгээд хамгийн сүүлд энэ шүлэг хүн хүний дээд нь ижим нь байсан тухай яагаад хэлээгүй юм бэ гэж дуустдаг. Тэгээд хэдий аав маань үг сургаалаа дүү итээрт үлдээж чадаагүй ч гэсэн амьдралыг таних, амьдралыг туулах зам мөрийн маань чиглүүлэх бүх үг захиасыг ээжт маань үлдээсэн байсныг би саяхан ойлгосон. Тэгээд энэ шүлгийг яг тэр ойлголтоос, яг тэр ухаарлаас ингэж төрсөн байх гэж үргэлж бодд юм аа. Аава, та амьдралын тухай ярихдаа алдаа оноо хоёр өдөр шөн шиг тэнцдэг тухай, алдар уналт хоёр өглөө орой шиг ээлжилдэг тухай, хүслийн сүдэр хясал байсан тухай, хүн хүний дээд нь ижим нь байсан тухай яагаад яриаггүй юм бэ? Одоо ингээд бодоход ээж маань ганцаарддаг байсан юм билээ. Тэгээд манад ийм жижиг саарл магнитон дээр үргэлж хурд хандлагын дуунууд, Бацах Гоёотын дуунууд ингээд ихшгэлж идэг байсан. Хүүхэд байх цагаас эхлээд хурд хандлагын дуунуудаар зүрх сэтгэлээ эзэмдүүлж, зүрх сэтгэлээ хөглөөлж ингэж өссөн. Тэгээд одоо ингээд хурд хамтлагтайгаа уран бүтээл туйраад, хурдын ах нартайгаа ахан дүүс болоод амьдрал уран бүтээлийн зам замнал нэгтэй болоод ингээд явж байгаа маань бас нэгэн бодлоо их бахархалтай санагддаг. Тэгээд хүний хувь тавилан, амьдрал гэдэг хоорондоо уялдаа холбоогүй, ямар нэгэн утга агуулгагүй зүйлс гэж огт байхгүй, үргэлж дандаа уялдаа холбоотой, агуулгатай байдгийм байна гэж ингээд боддог. Тэгээд хүүхэд байхаасаа ээжийн маань миний хамгийн их дуунуудыг сонсдог байсан энэ хамтлагтай уран бүтээл туйраад
өдгөө хурд хамтлаг миний 3-4 дуу дуулсан байгаад ингээд маш их юм бахархал сэтгэлдлийг төрүүлдэг. Ээж маань хүртэл энэ тал дээр маш их юм өндөр сэтгэлдэлтэй явд юм байлээ.
хамгийн анх надад аав үсэг заасан багш маань бол Лавгсран гэж математикийн багш байсан. Тэгээд манай анги 35 хүүхэдтэй. Нилийн одоо хөдөлгөөнтэй анги, олон их юм сахилгагүй хүүхэдтэй, сурлага сайтай анги. Ямар санда хамгийн сүүлд 10 жил төгсгөд маань багш нар маань одоо энэ 11-ийн шиг ийм сурлага сайтай анги дахиад гарч ирэхгүй байхаа. Бас яг одоо энэ цагт бол үнэхээр мэрэлттэй, хичээлттэй анги төгслөө гэж ярьжсэн. 2013 онд Нацаг доржийн шагналт болор цомын хошоо эзэн яруу найрагч Баярхүүгийн эчих хорлоод хадаг барьж шавь орсон. Тэгээд багш маань амьдралын утга зохиолын энэ ертөнцид намайг гараас минь хөтөлж ямар ч үед уран бүтээлийн минь зөв зам руу чиглүүлж ингэж хамгийн том төшиг толгуур маань болдог хүн бол яалтчгүй багш маань байдаг. Би хүмүүст хэлдэг би нэг галзуу ганц шавьтай даа гэж миний одоо жинхэнэ гарын шавь гэж хэлж болно. Яг гэвэл одоо өөрөө хүнд багшлах хэмжээний насанд хүрээгүй байна да гэж бодож ах тэр үед намайг одоо багш минь олооч гэж хадаг барьж шавь орсон юм байна. Тэгээ багш шавь харилцаатай явдаг. Гэхдээ илүү би заахаасаа илүү урьхнаар бараг заалгадаг гэж хэлж болно. Тэрний тууштай, зүтгэлтэй, хөдөлмөрч альва нэг зүйлийг эхэлсэн бол дуусгахын төлөө явдаг. Тэгээ их бүтээлч зан чанараас нь өөрөө суралцмаар байдаг. Тийм учраас урьхандаа бол цаашдаа хийж бүтээх замд нь бол их дардан байгаа. Дээрээс нь өөрөө их авьяаслаг, өөрийнхөө авьяас чадварыг хөгжүүлж байдаг байнга маш сайн уншигч, маш сайн сонсогч. Тэр чанар нь бол хүн болгонд хэрэгтэй чанар. Тэр тусмаа өнөөгийн энэ ороо бусгаа нийгэм өөрийнхөө дотоод сэтгэлийг сонсохгүй шуугиж түрхэрч байгаа үед урьхны хүнийг сонсож чаддаг, ойлгож мэдэрдэг, альва юм маш нухацтай ханддаг хувь хүнийх нь шинж чанар нь яруу найрагчийнх нь одоо шинж чанараас ч илүүтэй их сайхан бүрэлдэж төлөвшсөн ийм л одоо насандаа явж байгаа сайн уран бүтээлч. Сарны царайд тодорсон бараан толов сэвх биш шарах. Санаа алдалтыг би эндээс олцоход хаврын бороонд чивчирсэн мөр шиг босгомтгай олдог. Салхинд самнагдсан гизэг үсэнд минь амаргийн минь амьсгал нэвчгэд цас зөөлөн бударч эхэлдэг. Салаа замын ихэнд зогсоод хувь тавилангаа би алтан газар баримжаалж олдог. Гол мөрөн үерлээд эргээ балбаж эхэлмэгц өвч сэтгэл минь ганцаардалт эзэмдүүлж гогцоо цэнхэр долгис адил урт урт амьсгал авч өвчүүн санаа түгчин анир чагнамар болдог. ертөнцийн төгсгөл хүрчгээд үнэрээр минь намайг баримжаалж олдог төсөөллөө. Юр бусын нандин дурсамжийг дахин санагалцах адил дураар нь тавьмаар санагдана. Уйлгэнсэн сэтгэлийнхээ заадал бүрээс болор одны тусгалыг олж усны үнэр аваад гоо марал зогдор хайлан довтлох мэт доглолыг мэдрэн амраглан жаргаад нэгэн цагт хагцсан одно гэдэг зовлон биш баяр баясгалан гэдгийг арай гэж ойлгоод харамсах сэтгэлгүйгээр өнгөрснөө эрх зүйлтэл 30 насны эрмэгт тулна. Тайхар нэгдэл бол олон энэ уран бүтээлч залуучуудад шинэ боломжийг, шинэ нөөцийг, өөрийгөө нээх боломжийг олгож байна. Тэгээд бид уран бүтээлчтэй дэмжиж, мөнгө төгрөгөөр туслаад ингээд дэмжиж чадахгүй ч гэсэн бие биетэйгээ нөхөрлөх, ойр дотн байх, хамтарч уран бүтээлд туйрах энэ боломжийг олгож байна. Тэгээд амьдралын зовлон жаргалаа хуваалцж байна. Маш олон залуучууд ахмадуудаасаа суралцж байна. Бие биетэйгээ хамтарч байна, найзлж нөхөрлж байна. Амьдралынх нь насан туршид санан дурсах ийм гэгийн дурсамжуудыг бий болгож байна гэдэг нь бас нэгэн том энэ хамт олонны бахархал. Олон сайхан залуучууд бие биенийхээ нөгөө дуу дуугаа авалцаад гэдэг шиг бие биенийхээ дүүийн дунд ингээд уран бүтээлээ тасралтгүй ингээд тойрвж байгаа нь бид бүхний хамгийн том бахархал. Арангаан нутгийн уран бүтээлчдийн тайхар нэгдэл гэж байдаг. Улаанбаатар хотод, нийслэл хотод ажиллаж амьдарч хийж бүтээж төрөж яваа ийм үе үеийн уран бүтээлчдийн ийм хамтын ийм уран бүтээлийн нэгдэл. За тэгээд энэ уран бүтээлийн нэгдлийн маань бас удирдах зөвлөлийн гишүүн гүйцэтгэх захирлаар ажилладаг маш хариуцлагатай, санаачлагтай, сэтгэлтэй
дандаа одоо бусдын төлөө, нутаг усныхаа төлөө, урлаг, уран бүтээлийнхаа төлөө гэсэн ийм зүрх сэтгэлээр үргэлж одоо хөглөгдөж, өөрөө бусдыг бас хөглөж зүтгэж явдаг ийм эрхэм дүү маань байгаамаа. Тийм болохоор Аранхангаа нутгийн уран бүтээлчдийн тайхаар нэгдлийн одоо тэргүүний хувьд удирдах зөвлөлийн гишүүд болон манай Ахмад Дунд залуу үеийн одоо нийт уран бүтээлчдийнхаа нэрийн өмнөөс урхан найрагчдаа эрхэм дүүдээ одоо их талархаж явдаг шүү гэдгээ үүний түрүүнд хэлхэн зүйтэй. Тайхаар нэгдсэний дараахан урхантайгаа хамтарч уран бүтээлийн маань гараа эхэлсэн. Дууланхан хүлээ гэдэг сайхан дуун дээр бит хоёр ажилласан байгаа. Ая зохиогч Прүсрэн ахтайгаа хамтарч ирсэн 2 дахь уран бүтээл маань Дууланхан хүлээ гэж дуу байгаа. Тэгээд эрхэм нутгийн маань уран бүтээлч зүрх сэтгэл оюун санаагаараа ойр дотны байдаг найз нөхөр дуучин Чанцал Лулуу маань энэ гайхалтай уран бүтээлийг Монголын арт түмэнд хүргээд бас чамгүй хугацаа өнгөрч байна. Миний цомогт орох шинэ уран бүтээлүүдийн тухай ярилцж байгаад надад шинэ дуунууд сонсгосон. Тэгээд тэр дундаас 2 дуу надад их таалагдчихсан. Нэг нь энэ Дууланхан хүлээ гэдэг дуу байсан. Тэгээд за энэ бол энэ урхан гэдэг яруу найрагчийн шүлэг шүү гэж надад хэлээд тэгээд дуулаа сонсгосон. Надад дууны шүлэг дуулж өгөхөөс эхлээд дууны шүлэг их таалагдсан байсан. Дуулаад өгсөн айлгуун бүр их таалагдсан. Тэгээд энэ дууг ямар ч эргэлзээгүйгээр би яг энийг би дуулмаар байна гэж гуугаад зөвшөөрлийг аваад яг тухайн үед шийдвэр гаргаж ирсэн. Энэ бол яг надад хамгийн их таалагдсан дуунуудын маань нэг. Ой дүүгүй тавилан
өөрөө их хурдтай бодож сэтгэдэг их тийм бүтээлч. Ер нь л одоо хүн болгоны санд сэтгэхгүй бодоол сэтгэл яриад түүнийг ажил хэрэг болохын төлөө зүтгээл ингээ явдаг их дайчин чанартай. Маш шаргуу уран бүтээлчин болов уу гэж би хөндлөнгөөс ажигладаг. Тэгээд найзаасаа бас суралцдаг. Найзтайгаа бас уралдаж уран бүтээлдээ хөл нийлүүлж зэрэгцээ залхахыг бас хичээдэг. Тэгэд өөрх нь бол одоо аргагүй яг ийм одоо зан чанарынхаа хувьд уран бүтээлийнхаа хувьд бол ийм одоо ололттой, амжилттай, ийм одоо гал цогтой гэсэн мөртлөө бас нэг тийм гоё усны урсгал мэт тийм нэг гоё үйлдэлсэн. Тэгээд бас нөгөө нэг дасалтшгүй байнгын ингээд уран бүтээлээ ингээд туйрвсаар ямарваа нэгэн зүйл хийсээр үйл хэрэг үргэлжлүүлсээр ямарваа нэгэн зүйлд хуруугаа оюун санаагаа заавал хүргэж байдаг. Энэ нь одоо сайхан залуу уран бүтээлчийн бас цаашдынх нь уран бүтээл өндөр амжилт хүсмээр байна. Дууны шүлэг тал дээр бол нэлээд одоо сүүлийн үед гарч байгаа тэр бүхнийг маш сайн хийж сурж байгаа тийм яруу найрагч гэж боддог л доо. Тэгэхээр 4-р сар бол миний хувьд нэгэн бодлын их уйтгаргүй нэгтэй ийм өдрүүд өнгөрдөг боловч нэгэн бодлын их тэр нь их гэгэн гуниг юм шиг санагддаг. Гуниг уйтгар гэдэг өөрөө их олон янз байдаг юм байна. Ядарсан тарих зүдэрсэн бодлууд, яруу найраг шиг уяг үнэхтэй мэдрэмжүүд, хаврын салхитай хийсж орчлонгоор нэг тарчсан ханхаа мэдэхгүй тэмүүлдэг дурлалын солиорлуудаа өндгөөнд орж суугаа шуудын үргэсэн нүднээс олж хоод өөрийгөө чиний амьдрал гэж цээжээ дэлтэн хашгирмаар санагдах адын энэ хүслүүдэд твчих гэж худлаа уйлахдаа Балжин гармын зургатаа даашин зүмссэн эхнэрийг чинь бас л над шиг хөөрхий хий дэмийл чамд найддгийг мэдчихээд авсандаа хөвтсөн ч зүрх минь чиний төлөө гэрэлтэж ариун хайрын түүхийг сүнснүүдийн ертөнцөд ч дуулсаар байхыг минь нийцэж чадахгүй дуруудах хувь төргийн хүн өмнөөс зөвхөх тусмал чамд ямар их хайртай гэдгийг мэдэрдэг.